яг энэ сөрөг мэдээлэл би сая гэсэн тийм ээ. Яг л нөө пүнкер дутцсан хогон хоол гэсэн үг болох гэдэг. Тэгээ та тэр хогон хоолыг өөрөө идэх юм бол өөрөө хордно. За өөрөө хордоод яг нөхөртөө очиод нөгчдэгцэн бил ингэсэн билээ гэл тээ. Нөхрийнхээ ам руу гэр бүлийнхээ ам руу ингээд хогон хоолоо жихэд байгаа байхгүй юу бөөлжсөө. Айгу бэлэр тэг ингээд муухай тэг энийг ой танд нь огтлон зааж байгаа учраас нэг тийм материалын 900-тай жишгээс өөр аргагүй болох. Тэнгүүд ингээд бөөлжсөө тэр хүний ам руу жихэд байгаа байхгүй юу. Нөгчдэгчтэй салчиж нөгөө хоёр ч салчиж гээл тээ. Сонсхийг хүсгүй байхад тэр хүн ингээд тэр хүн рүү бүр хөсөөгөө тэр хогон хоолоо жихэд байгаа. Тэгэхээр одоо тийм цаг одоо болох хэрэгтэй. Хүн одоо ингээ 15-аас дээш сөрөг мэдээ сонсох юм бол 15 минутаас дээш сөрөг мэдээ сонсох юм бол ирчүүч энерги болдог. За тэгээд мэдээлэлээс гадна тий дуу байна, кино байна. Амжилтанд хүрсэн түүхийг бүгд л ярьдаг. Харин уналтын түүхийг баг хэн ч ярьдаг анзаарлаа. Уналтаас сургамж авч санаа суй. За сайн байцгаана ингээд санаа суй подкастын ээлж нэгэн шин дугаарыг эхэлж байна. Энэ удаагийн дугаар онцлогтой та бүхэндээ санаа суй подкастын дугаарыг хүргэж байгаадаа их баяртай байна. За та бүхэн бол манай подкастыг мэдж байгаа. Бид бол алдсан туршлага болон үндсэн туршлага эндээс юу суралцсан, яаж босон дэвжин гарч ирсэн тухай зөндөө сайхан ярьдаг үлээ. Энэ удаагийн санаа суй подкастын ээлж дугаарт зочноор бол Zis брендийн үүсгэн байгуулагч. За тэгээд олон улсын оюуны дасгалжуулагч Zis Эрдэнэ хүрэлцэн ирсэн байна. За сайн байна уу? Сайн байна уу? За өнөөдөр бидний ярих сэдв бол голцогон танай брендийг хэрхэн үүсгэн байгуулсан, ямар бэрхшээл гарсан тэ энэ талаар ярина. За үүнээс гадна та бас одоо ингээ оюуны дасгалжуулагч хүн байна. Энэ талаар бас нэлээд дэлгэрүүлж ярих байна. Хамгийн түрүүнд эхлээд одоо ойр сонь сайхан юутай байна, юу хийж хэрэгжилж байна, тань талаар мэдээлэл авъя. За баярлалаа. Юуны өмнө энэ гоё подкастт урьж оролцсон танаа хамт олонд маш их баярлалаа. За ойрын сонь сайхан гэх юм бол одоо нэг 9 сарын 12-нд Батуми гүрж ус руу одоо аялах байгаа. Тэр нь болохоор маш том үйл ажиллагаа болно. Монголоос 18 хүн явж байгаа. Бүгдээрээ супер оюуны дасгалжуулагч нар одоо Батуминд очиж сертификат гардаж авна. Одоо энэ ямар сертификат вэ гэвэл олон улсын оюуны дасгалжуулагч Winners Academy-ийн үүсгэн байгуулагч боллоо гэсэн одоо тийм аль би бас сертификат гардаж авах чая. За тэгээ сая хятад одоо Женин хөхөдөр аяллаа. Ер нь зорилгоо биелүүлэх гээл ер нь бол маш том алхмуудыг хийгээд явж байгаа. Зүг. За сертификатаа гардаж авахар явж байгаа биш. Гоё үйл явдал болж байгаа байна. За манай Zis Эрдэнэг бол одоо та бүхэн бас сошиалаар харж байгаа Zis брэнд гээд нэлээд явж ирсэн. За бас дээр нь олон ч газраар ингээд бас подкастт орж ирсэн байх. Ер нь бол нөгөө хүмүүс нөгөө жоохон тархины саажилттай оюуны бэрхшээлтэйгээд энэ бүхнийг даван туулж гарч ирээд одоо айгүй том үүсийг хийсэн гэдгээр нь нэлээд онцолж яадаг тий. Тэгэхээр бидний бас өнөөдрийн дугаартаа тий оюуны дасгалжуулагч гэж юу юм бэ? Энэ талаар бас нэлээд ухаж хүн одоо унтай байдал гэдэг нь одоо тий сэтгэл санааны хувьд унтай байсан. Тэгээ энэс гараад яаж дараагийн төвшөндөө очисон гэх мэтлэн сонирхолтой яригддаг өрнөг болно. За хамгийн түрүүнд сонирхож байгаа зүйл Zis брэнд юм. Санаа наагцээ гарч ирсэн бэ? Яагаад тийхэр болов? За би нэг шинжлэх ухааны технологийн их сургуулийг хийшин жилийн одоо бакалаврт сурж байсан. Тэгээд ерөнхийдөө бол тухайд надад хэрэгтэй одоо надад байгаль тэ тохирог мэрэгжил бол тэр техник мэрэгжлийн орчуулагч гэдэг мэрэгжилээсэн. Би одоо ингээл гараараа зурж чадахгүй те ингээл янз бүрийн одоо шугам зураг зурж чадахгүй янз бүрийн одоо хүнд хүчээр ажил хийж чадахгүй ягаад гэвэл хоёр гар муутай учраас тэгээ надад тохирох ганцхан мэрэгжил нь болохоор орчуулагч техник мэрэгжлийн орчуулагч байсан. Тэгээд шинжлэх ухааны технологийн сургуулийг төгсөөд ажилд орох гэсэн чинь намайг ажилд аваагүй ягаад гэвэл одоо ингээд хөдөлгөөн бэрхшээлтэй иргэн тий хуучлаарай таны ингээд ажилд авахгүй та ингээд мэрэгчлэрээ 2-оос дээш жил ажилласан байх шаардлагатай айскол бол магистр төгссөн байх шаардлагатай гэсэн тийм юу байсан. Тэгээд тухайдаа би нэг сургуулаа төгсчөөд 2 газар анги төгсөн юм аа. Тэгээд тэгсэн чинь уучлаарай гэд хариу өгсөн. Тэгээд тухайдаа яг юу гэж бодсон бэ гэвэл би магистр сурах хэрэгтэй байна гэж бодсон. Тэгээд шүтээстэй шинжлэх ухааны технологийн сургуультаа магистраар сураад төгсчихсэн. За тэгээд Zis брендийг болохоор яагаад анх хийх болсон шалтгаан нь бол би магистрийнхаа төлбөрийг төлөх гэж анх хийжсэн. Тухайд манай одоо ээж ихчтэй манай одоо ихээс 5 Эрдэнэ брэнд одоо 5 Эрдэнэ урлан бол үүсгэн байгуулагч нар байдаг. Тэгээд би ээжийнхаа урлан дээр, ихчийнхаа урлан дээр тухайд нонцгов дийлхэ гээд брендийн
одоо туслах хийжсэн. Тэгээд туслахыг Шүрсовдын ингээд ялгаж өгдөг гэсэн. Тэгээд тухайд нэг эрэгтэй орж ирээд танад эрэгтэй гоёл байгаа юу гэд асууж ирсэн. Тэгээд би нэрээ яага байж болохгүй гэж гээл тухайд бас ингээд судлаад ер нь ирчүүд ямар юм одоо зүудгийн ирчүүдийг одоо хамгаалдаг юу гэдгийг ингээд тэгээ судалж ирсэн. Тэгээд бол одоо тийм очор нацагт орж пүрв гэх мэтчлэн зүйлсүүд бол ирчүүдийн гоё чимгэлд орох юм бол хамгаалал олж өгд юм байна гэд хамгийн их брэндээ одоо ингээд оюутан байхдаа магистрийн төлбөрийг олох гэж байхдаа хийжсэн. Тэгээ 2 жилийн хугацаанд брэнд яг өөр ингэсэн одоо брендийг үүсгэн байгуулад 2 жилийн хугацаанд магистрийн төлбөрийг төлсөн. Тэгээд брэндээр юугаа одоо өөр ингэсэн одоо юу хувийн бизнесийг би болгосон. Тэгээд одоо бол брэндээ гээд 9 жил болж байна. Тэгээд хаяас брэнд гэдэг брэндээр нийслэлийн шилдэг бизнес эмгтэй болж байсан 2022 онд. Тийм тэгээд манай болохоор нэг бас хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэгээд бас гэрээр хөдөлмөр эрхлэх боломжтой гэртээ хүүхдээ хараа суудаг ээж нар бас айгүй их манад ажилладаг байсан. Цагийн ажил хийдэг тий. Тэгээд авсан орлогоор өөрхөн амьдралынхаа хүүхдүүдийнхээ хоол ундыг залгуулах гэх мэтчлэн гой зүйлсүүд хийж байгаа. Тэгээд цаашдаа ер нь брендийг бас нэг гой сайхны бүтээгдэхүүн ирчүүдийн гой сайхны бүтээгдэхүүн за тэгээд дээрэс нь гоё чимэгдэл хувцас те одоо юу яаж өргөжиж болдгийг те тэрүүрээ бас өргөжүүлэх бас маш гоё мөрөөдөлтэй байгаа. Тэгээд дэлхийн брэнд болох мөрөөдөлтэй тэрнийгээ бас эхлэлийг ингээд тавьсан байгаа да үнэхээр их байж таа. Бүх брендийн холбогдлоо нэг оюуны өмчин газар баталгаажуулаад авсан байсан тий. Тийм манай брэнд чинь яг оюуны өмчөөр тамга тэмдэгэ авсан. Тэгээд X тэл өгөөд явж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн учраас бас нэг юу яд юм бэлээ. Татвараас бас хөнгөлөгддөг юм билээ. Юу одоо би нэг яг эрэгтэй хүн зориулсан юм байна тий. Би зүгээр эрэгтэй хүн гэдэг нь мэдээгүй явж исэн биш үү сая. Тийм үү. Ерөнхийдөө ингээд нийтлэг common ойлголтоор ойлгоцсон явж исэн юм. Зөв. Манай брэнд ч ирчүүдийн гоё чимэглэл гэдэг нь штэ. Одоо ингээд нэг бугуувчин дундаа очиртай, бүрвтэй, нацагт оржтой тий баатрын одоо юм дуулахтай, ирвэстэй гэх мэтчлэн одоо жишээлбэл одоо ирвэс гэдэг чи одоо тий одоо хурдан шаламгай одоо юм хүчрхэг байдлыг илтгэдэг арслан гэхлээр арадныхаа арслан гэлтэй хүчрхэг бас байдлыг бат бөх байдлыг илтгэдэг. За очир гэдэг маань болохоор эр хүний ноён нуруу эр хүнлэг байдал хамгаалалт олж өгдөг те насагт орж гэдэг чи одоо 400 800-аас харилцаа холбоотой байх одоо бат бөх бэлэгдлийг илтгэдэг гэх мэтчлэн ерөөсө манай ингээд ирчүүдийн гоёлыг ингээ манай ирчүүд өөртөө ирж авдаг цайгүйрхэ ийм чулуугаар ингэж хэлгүүл гэсэн ингэж аримнаалуулаа тэгээд өглөө ингээд ёо бугуучаа зүгээд гарахгүй л бол өнөөдрийн ажил бүтэхгүй юм шиг санагдаад байна гэж нэг тийм нэг гоё тийм ихтгэл үнэмшил бас ингээд өөрт бас төрүүлдэг тийм ийм гоё одоо энерги шингэсэн гоё бүтээгдэхүүн байдаг. Тэгээд брендинг болохоор анх ингээд өөрөө бүх юма хийдэг гэсэн. Маркетинг зураг авал бүгдээ утсаараа зураг аваад тэгэл яга өөрөө хэлхээлтэй тэр жижигхэн одоо тэр шүрний нөхрөө одоо ингээд сөвлөн гэдэг бол миний хувьд бол маш одоо бясалгал бас болж исэн. Тэгээд брендээрээ дамжуулж бас маш гоё үзэсгэлэн яармаг худалдаагаар явж маш олон хүмүүстэй танилцаж өөрийн гэсэн одоо хамт олон карьерийг бас өсгөх нэлээд том одоо тэгээд гарааны бизнесмен болсон гэж боддог. Тэгээд брендээрээ дамжуулж бас маш олон найзуудтай болсон. Тэгээд надад бол шинэ амьдралыг бас нээж өгөхөд бас нэлээд одоо түлхэж цалсан өөрийн гэсэн одоо цагийн менежмент те өөрийн гэсэн одоо хөрөнгө гэдэг өөрийн гэсэн одоо бизнесийн ухаан одоо санхүүгийн тал дээр ч гэсэндээ яаж одоо хэрхэн яаж энийг зохицуулах уу гэл ер нь аюу тийм одоо тал бүрийн одоо мэдлэгийг олгосон гэх юм уу. За сая дөрөв та хэллээ те 9 жилийн хугацаанд ингээ зөндөө зүйлийг сурч мэдсэн ба шүү дээ. Найз нөхдөд боллоо олон зүйл мэдчихэж авлаа гэдэг. Тэгээ энэ хугацаанд ерөөсө хүндрэлтэй зүйлүүд нь юу? Одоо чинь бараа материал татах ч юм уу, зарим асуудал янз бүрийн ингээ юм саатах ч юм уу, үйлдвэрлэл юм уу тийм хэцүү зүйлс юу тулгарч байв. Сошиалаар ингээл нэг брэнд одоо өөрийнхөө хөдөлмөрийг ингээл дэлгээл тавингууд ингээл хүмүүс янз бүрээр л хэлдэг. Ирчүүд хизээ гоё зүүж ийсэн, ганган юу гарих нэмэр гээл те. Ламын юм уу гээл бөөгийн иргэсэл юм уу гэж байгаа шиг ирэх юм уу гэж байгаа шиг. Тиймэрхүү одоо зүйлсүүд бас айгу тийм
шантрах те за болдог ч юм уу гэсэн тийм бодлоо бас ирж байсан. Тэг сөрөг комментууд. За дараагийнх нь болохоор юу вэ гэвэл ерөнхийдөө бол борооны дараах мөг гэдэг шиг одоо намайг хамгийн анх ингээл эрчүүдийн гоёл моёл хийгээл те бугуувч гээл тухайд чинь материал айгу цөөхөн байсан. Тэгээд би чинь нарантуул зах руу очиод бөөгийн хэрэгсэлтээр очиод те ингээл юу вэ очир байна уу гэл ирэх байна уу гэл ингээл тэрийг аваад задлал баяжуулаад хийдэг байсан. Тэгээд материалын хомсдол айгу ихтэй байдаг байсан. Тэгээд борооны дараах мөг гэдэг шиг яг намайг ингээд дисплейнд ингээ үүсгэн байгуулад буувч явж байгаад маш олон хүмүүс бас даган дуурайж хийдэг байсан. Гэхдээ яг нэг тэр хүмүүс одоо байхгүй л дээ. Гэхдээ тэр болгоныг ингээ даваад тууштай хийгээд өнөөдрийн байр суурийг гээд би болгосондаас маш их баяртай байгаа. Тэгээд бас нэг зүйл нь болохоор би өөрөө нэг бүгдийг гардаж идэг гэсэн. Маркетинг, тэгэл зураг авалт, те сошиал медиа, хүргэлт гээл те захиалга авах гэх мэдсэн зүйлсүүдийг өөртөө идэг гэсэн. Тэгээ надад нэг хүргэлт хийхэд айгүй хүндрэлтэй гэсэн. Тэгэл нэг алхан те автобусын суун хөлөө үдэнд ингээл хөлөө даартлаа ингээл алхаал тухай үндэ одоо хүргэж өгнө гих мэдчлэн зүйлсүүдээс маш их хүндрэлтэй гэдэгээс. Гэтэ би яг юунаас ингээд ирчүүч авдаг байсан бэ гэвэл одоо тэр миний тэр хийсэн бүтээгдэхүүнийг тэр хүн ингээд аваад тэгээ задлаад ингээд хараад ваа ямар гоё юм бэ гэж зүгээд үзэхдээ тэр мэдрэмж бол надад маш гоё ирчүүч өгдөг байсан. Тэгэл яг тэр мэдрэмжийг авах гал ингээд тасралтгүй ингээд хөгжүүлэлт хийжсэн. Тэрнээс ш мөнгө олохдоо нэг амар фокуслаагүй тэр хүнд гоё мэдрэмж гоё энерги өгөх юм байна. Өөрөх нь одоо хүссэн спешиал загварыг бас хийж өгөх нь бас гоё юм байна гэх мэдчлээ. Ер нь л айгүй гоё тийм мэдрэмж авдаг гэсэн. Зүг. Бас олон зүйлийг туулж байгаа тийм. Хүрхэлтээс эхлээд одоо бол ингээд бас бүр нэлээд том хэмжээнд ирсэн байна тийм. Баг хамт олон одоо туулж. Одоо л би сайн нөө төрсөн. Тэгээд төрөөд удааг байгаа баг 8 сартай болж байгаа манай хүн. Тэгээд сүүлийн 3 жил бол брендийг жоохон хойшин тавьсан байгаа. Яагаад гэвэл өөртөөгөө ажиллах цаг хугацаа ер нь бол би болгоод оюуны дасгалжуулалтын дээр илүү анхаарад өөрийгөө олох тийм өөрийгөө бүтээх цэсэрдэн гэдэг хүн яг юуны төлөө амьдарч байгаа тийм гиг мэдчлэн ер нь бол энэ оюуны хөгжил дээр илүү дэлгэрэнгүй анхаарал тавьсан болохоор одоогондоо брэндээ төрлийн хоошин тавьсан байна. Гэхдээ яг үйл ажиллагаагаа явуулж байгаа. Гэхдээ нэг манайх сайн шинэ уралдантай болсон нэрээ бидэд 5-2 нэрээ гоё хурлан худалдаж аваад тэгээд одоо засварын үйл ажиллагаа хийгдэж байгаа. Тэгээд энэ засвар маань дуусчих юм бол манай брэнд бүр илүү гоё болох юм гоё. 5-2 5 ихчдэг гэсэн үг. Тий ихчдүүд 5 л ахгүй юу. Тэгээд манай ах зэн 5-ла Эрдэнэ гэдэг нэртэй Тэзис Эрдэнэ, Сувд Эрдэнэ, Ноён Эрдэнэ, Нам Эрдэнэ, Ган Эрдэнэ гэдэг тэгээд бүгдээрээ гар урлал хийдэг. Тэгээд бүгдээрээ гар урлал хийдэг. Оо тийм үү. Тийм. Үу ямар лаг гэвэл том урлалтай. Тэгээ манай 2 том ах их 2 маань болохоор холбооны бүгд найрамдах гэрмээ улсад бас өөртөө гэсэн брендийг үүсгэн байгуулад явж байгаа. 8 брэнд гээд тэгээ дээрэс нь одоо манай том ах бол холбооны бүгд найрамдах улсад бүр ингээд соёлын илч хийдэг. Уран зургийн академик төгссөн. Ган Эрдэнэ гээд Цэндийн Ган Эрдэнэ гээд тий сайн Монголд ирээд бас маш том үзэсгэлэн хийжээд явсан. Тэгээд агчнараас сая ер нь маш олон зүйлийг суралцаад л явж байгаа. Та болохоор аль юм баг нөө? Аль юм баг. Оо за. Бүгдээ эрдэнүүд юм байна. Бас тэгээд бүгдээр юм идэхээр нэг аль юм хүмүүс сонирхолтой байх шүү тий. Юу нэг сонирхдаг л ахтай. За одоо тэгээд оюуны тасалж талаар бас гоё асуух гэдэг. Тэрний өмнө дахиад нэг юм байл да. Одоо шинэ та ингээд би нэг зүгээр нэг нийтлэл дээрээ сайлдсан баха. Ингээд гар болж байгаа хөдөлгөөд хэцүү. Тэгээд ярихад бас жоохон бүрэн гэж ярихад хэцүүсэн тий. Энийг юу нь яаж даван туулж одоо сайхан одоо юу гэдэг бүх юм илэрхийлдэг болов. Би чинь 5 нас хүртлээр явж чаддгүй, ярьж чаддгүй, 6 нас хүртлээр ярьж чаддгүй байсан. Тэгээд ер нь хүн ингээ ярихгүй удажхаараа ер нь ингээ гацаа eerүү төгдрээ болчт юм билээ. Тэгээ би чинь одоо ингээд 2 ихэр төрсөн байхгүй юу? 2 ихэр төрсөн, ихээс төрөхтэй. Тэгээд дотоод төрөлттэй хил 600 г дотоод төрөлтөд төрсөн. Тэгээд манай нэг ихэр манай эрэгтэй байсан. Тэгээд эндсэн байхгүй төрөөд нэг 3 сар ихтэй болоод инкубаторт байж агаад сурцсан. Тэгээд
би одоо ингээд энэ хориолтыг тэр хүн болоод ингээд амьдраад явж байгаа. Тэгээд тэрэндээ сайн гой баярлдаг. Тэгээд ерөнхийдөө бол би ном багаас айгуу тийм муу байсаахгүй би хаа тэг ингээд өөрийгөө авч явах байдал 2 гар муу маш их булчингийн чангаралттай баран ингээд хоолойч идэж чаддаггүй өмдөөж татаж чаддаггүй ийм л одоо хөгжлийн бэрхшээлтэй байсан. Тэгээ ер нь бол амьдралынхаа бүхий л хугацаанд ингээд тэг одоо ингээд физик хэмжилгээ, ардын уламжлалт хэмжилгээ гэл маш олон зүйлээр явсаар хагаад өдөр шөнөгүй хичээсээр хагаад өөрийгөө одоо ингээд үдэг зэрэгтэй болгож байгаа юм. Тэгээд бас нэг зүйл хэлгээд аав ээж хоёр маань ингээд намайг хаяагүй тэг өдөг зэрэгтэй ингээд тэг хөл хүрэх газар тэг хаана сайн газар нь хаана сайн эмч байна тэг тэр болгоно руу давуулж авч явдаг гэсэн. Тинжээ өвөр Монгол эмч байна зүү тавилна гэл ингээд явдаг л байсан. Тэгээд миний багнаас өөрөө тийм нэг эмнэлгээс эмнэлгийн хооронд эмчилгээнээс эмчилгээний хооронд явцсан учраас би өөрөө нэг нийгэмтэйгээ ерөөсөө нэг юу жоохон тийм хол өссөн. Одоо бусад айлын хүүхдүүд шиг ингэж тоглож үзээгүй те. Тэгвэр ингээд эмнэлэг ингээд биний багнаас ерөөсөө л эмнэлэгт л өссөн байгаа байхгүй юу. Тэгээд ерөнхийдөө бол маш их тийм сэтгэлийн готролтой. Тэр сэтгэлийн готрол гэдэг зүйл хаанаас би болсон бэ гэхэлэр нөө багаасаа хүмүүс ингэ шоолуулаад өссөн. Одоо ингээл нөө үеийн хүүхдүүд те одоо ингээл 5 6 настай ахтай 4 настай ахтай ингээл энгийн сургуулаар явсан. Тэгээ энгийн сургуульд орохоор чи ингээл энгийн хүүхдүүдтэй нэг зэрэг явахаар чи ингээл мэдрэл муутай өөрөө татахаа тэнийг мангар гэх мэтчлэн зүйлсүүдээр ингээл оромжлуулдаг. Тэгээ тухайн үед бол тэр яагаад намайг тэгжилж байгаа юм бол та гэл өөртөө тэмцэлтэж эхэлж байгаа байхгүй юу. Би зүгээр штэ яагаад намайг ингээд гадуурхаад ингээд оромжлоод байгаа юм болоо гэл хажуугаар өнгөрсөн хүн болгоно л нэг ивэртэй дулаарсан чи бүр ингээд эргэж хараад те тэгэл нэг хүүхдүүдийн эцэг эхчүүд ч гэсэн те наад хүүхдтэйгээ бити тоглолаа чинь мэдрэл мандаа өгт хоол яв гэл ингээд чихэн дээр тиймэрхүү юмнууд аягүй сонсогддог байсан болохоор тэрнээс үүдэлтэй маш их одоо тийм өөртөө ихтгэлгүй байдал те нийгмээс одоо өөрийгөө тусгаарлах гэх мэтчлэн би үгүйсэл ийм юм байна. Би угсаал ийм юм байна гэл ингээл аюу тийм сэтгэл готролд орж исэн цаг хугацаанууд зөндөө байдаг. Тэгэхээр ерөөсөө бага насны тэр туулж өнгөрөөсөн амьдрал том болоод одоо ингээд 28, 29 хүрээд 27 энэ төр хүрээд ирэхээрээ ингээд амьдрах ихтгэлгүй болд юм байлаа. Амиа хорлох. Тэ одоо ингээд хүүхээ төгчүүл би нэг сайхан амьдрах гэдэг юм шиг тэ тиймэрхүү байдал сэтгэлийн бүр гүн стресс депрессэнд орчихсон тэ уурлахаараа бүр ингээд амар уурладаг тэ юм авч хидэлдэг бүр ингээд цонхоор үсэрчмээр юм шиг санагддаг ч юм уу тиймэрхүү одоо зүйлсүүдийг одоо би болгож исэн. Тэгээд энийг болохоор яаж өөрөөсөө одоо ингээд холдуулсан бэ? Яаж одоо тэрийг ялан дийсэн бэ гэхлээр 3 жилийн хугацаанд нүүн оюуны тасгалжуулалт гэдэг зүйлсийг одоо би өөртөө бий болгосон байгаа байхгүй. Тэрнээс өмнө бол яг би мах бодоо хөгжүүлээд явж байгаа тийм. Тэгэхээр ерөөсөө энэ сэтгэлийн готрол гэдэг зүйл бол бичнээн би мах бодоо сайжруулад хүн урагшаа тэмүүлэх өөртөө итгэл ерөөсөө би болтгүй юм байл л дээ. Одоо оюуны тасгалжуулагч бол яг ингээд саяхан ярьсан бэрхшээлүүдийг бол давамтлахад хамгийн гол хөшүүрэг болсон байна шүү дээ тийм. Ер нь бол сэтгэл готрлаасаа л одоо гарсан гэсэн үг. За тэгэнгүүт одоо бодит амьдралаар та бол бас ингээд их айгүй хатан зөрөгтэйгээр ингээд зүйлийг даван тавсан биш. Тэгэхээр бодит амьдрал дээр би хаан зүгээр ямар ч зовх юмгүй гачиг дутагдах юмгүй байжж ингээд сэтгэл готролтой хүмүүс маш их байдаг. Тэг яасан ч мэддэг ингээд зүгээр л байгаа. Тэрийг өөр уучралт өөрөөрөө олоогүй байдаг тийм. Тэгэхээр энэ дээр одоо таас өөрийнхөө жишээн дээр тийм яг ийм байд юм байна. Энийг ингэж гэтлэн даваад эн чинь одоо ийм зүйл ингээд аваад холдуулчихж байгаа юм шиг тийм баг битээр л энийг одоо хэрхэн гэтлсэн гэдгийг одоо өөрийнхөө жишээн дээр гоё тайлбарч байгаа яхаар юм. За тэгэхээр наач бас нэлээд гүнзгий асуулт байна те бас маш хингийн үгээр бас тайлбарлах гад үзье. Ер нь бол одоо ингээд ажил дээрэн 4-р хавсгал гэж байгаа штэ техник технологи 90 100 одоо л одоо энэ хүний хөгжил гэж ярьж эхэлж байна тийм ээ. Тэгэхээр нэг бид нар нэг дээр үеэс одоо нийгэм одоо бидрийг одоо хөгжүүлж байгаа тэр одоо тэр боловсрол бидрийг одоо яаж хүмүүжүүлэх вэ гэхлээр хөгжүүлж байсан бэ гэхлээр бидрийг амархан амьдруулахад орж ирсэн байгаа байхгүй. Чи байртай бол, чи машинтай бол, чи дулаан гэр орны амьдар, чи мөнгөтэй бол, ажилтай бол, боловсролтой бол
зээл ав те гих мэдчлэн одоо биднийг одоо эд хөрөнгө байвал те мөнгөтэй л байвал бид нар амархан амьдрах юм байна гэд. Тэгэлэр энэ нэг материалын зүйлийн одоо 90-100-д бид нар одоо амьдарч байгаа гэсэн үг. Техник технологи бүхэн бэлэн те. Бүхэн бэлэн. Тэгэхээр энэ материалын зүйлийг бий болох гэж те хүн төрөлхтөнд тасралтгүй олон жил хөдөлмөрсөн байгаа байхгүй юу. Тэгэхээр нэг боловсрол гэдэг зүйл маань хоёр янзын боловсрол байгаа даа. Нэг нь болохоор сэхэтийн боловсрол, нэг нь болохоор сэтгэлийн боловсрол. Хүн төрлөختөн хорвоо дэлхий дээр тий нүцгэн ирээд нүцгэн буцна. Яг энэ хорвоо дэлхий дээр ирж байхдаа яг юуны төлөө амьдраад байгаа утга учраа гээч гисэн байдаг. Энэ болохоор одоо тий 35 жилийн сулгаагаар хүн төрлөختөн судлаад гаргаад ирчихсэн байгаа даа. Дэлхий дээрх 8 тэрбум мөний 5 тэрбум мөн нь сэтгэлийн гүн стресс депресс ядаргаанд орчихсон бүр амиа орлох залттай байна гэсэн юм судалгаа гаргаад ирсэн. Тэгэхээр яагаад хүн төрлөختөн амиа орлоод байна? Яагаад ингэж өөрийгөө устгаж өгөөлгоод байна вэ гэхлээр нүүн хитрхи материалын зүйлийн төлөө хүн хандан зүтгэсээр хагаад бид нар өөрсдөө хайцсан байгаа даа. Зүрх сэтгэлийн бодолсрол нь хүнээр хайрлуулах, хүнийг хайрлах, магтах, өөрийгөө хөгжүүлэх, өөрийнхөө ирч хүч энергийг дүүргэх гэх мэдчилсэн зүйлсүүдээ мартчихад байгаа. Тэгэхээр одоо яг ямар 90-100-д бид нар амьдраад байгаа вэ гэвэл материалын 90-100, сошиал медиа энэ одоо онлайн 90-100 одоо төгсгөл болоод бүр ингээ хагж шít тийм ээ бид нар өнөөдөр ингээ гар утсаараа өөрийнхөө үссэн бараа материалыг захиалаад авчих боломжтой. Ямар ч барилгыг бид нар тэ робот юугаар одоо тэр ажил дээр дөвдгөр хуцгалаар одоо ингээд бий болгох боломжтой цаг хугацаанд бид нар амьдарч шít. Тэгэхээр бүх юм хагцсан. Тэнгүүд хүн төрлөختөө уйдаж эхэлнэ зү. Тэ юуны төлөө амьдраад байгаа утга учраа олгоо болчихж байгаа байхгүй юу? Төрөлдөж байна. Тэнгүүд хүн юунаас ирч хүч энерги авдаг вэ? Зорилгоос. Зорилго. Тэ дээрэс нь би чадна гэдэг итгэл үнэмшлээс ирч хүч авдаг үстэй. Чи чаднаа. Тэ чи мундаг, чи лаг. Тэгэхээр энэ ирч хүчийг бид нар хаанаас хайж байна гэхэлэр ерөөсөө хүн хоорондын харилцаанаас бий болж байгаа. Тэгэхээр хүн хоорондын харилцаа гэхэлэр ерөөсөө сэтгэлээс сэтгэл, зүрхнээс зүрхэнд бид нар ингээ харцнаас харцанд тэгээ чи ямар гоё харагдчихна. Чи өстой айгаа мундаг юм аа. Чи чаднаа. Чиний зорилго биелсэн байна гэж харж ийн гэдэг хүн төрлөختөн биендээ урам зориг өгөх гэж, итгэл найдвар өгөх гэж хүн туслах гэж ирсэн байгаа. Хүн гэдэг чинь өөрөө сүргийн амьтан. Тэгэхээр бид нар ерөөсөө харилцаанаас харилцааны хооронд амьдарч идэг. Тэрнээс ирч хүч авч идэг. Тэгэхээр энийг бид нар орхитуулсан байгаа. Орхитуулсан. Яг л нэг зомби, яг л нэг хараатанлаг шин чанар ерөөсөө хүний ингээд ярилцах хэрэгцээ, ярих хэрэгцээ, сонсох хэрэгцээ, хөгжих хэрэгцээ, нөлөөлөх хэрэгцээ, манлайлах хэрэгцээ тэр бүгд маань байхгүй болчиход байгаа. Бүр ажлын боол болсон, компани боол алдсан тий мөнгөний төлөө, эд баялагын төлөө ингээд зүтгэсээр хагаад өөрийгөө эзэн зүрх сэтгэл байхаа болчихсон байна. Тэгэхээр нэг одоо ингээд техник технологийн 90-100 дуусаад бомбын 90-100 ирж байгаа байхгүй юу? Одоо ингээд квант ертөнц, квант хүн, квант хууль хүртэл гарч ирж байна тийм ээ. Одоо энерги ирч хүч гэж яг юу юм бэ? Тэ хүн яг яавал аз жаргалтай аман амгалын тэ амьдрах юм бэ гэдгийг одоо хүн төрлөختөд судлаад эхэлж байгаа байхгүй юу? Тэнгүүд яавал аз жаргалтай амьдрах юм бэ гэхлээр хүн өөрийнхөө генератор буюу өөрийнхөө ирч хүчийг дүүргдэг байгаа байхгүй юу? Оюунаар. Оюухан гэдэг зүйл болохоор хүний сэтгэлийн боловсролыг хөгөлж өгдөг байдаг. Сэтгэлийн боловсролыг хөгөлж өгдөг. Тэгэхээр энэ оюун ухааны тасгалжуулалт гэдэг маань болохоор юу вэ гэвэл хүн биш тэ өнөөдөр эзэн өглөө эзэн хоолоо мартдаггүй. За өглөө эзэн хоолоо жоохон санаж магадгүй. За өчигдөр эзэн 7 өдрийн өмнө эзэн хоолоо бид нар сандгүй шүү дээ тийм ээ. Яг өчигдөр би юу гэж хэллээ гэдгээ мартчихдаг шүү дээ. Тэгэхээр энэ хүний тарих гэдэг ч өөрөө тийм мартамхай тэнийг хэрэгтэн байдаг. Тэгэхээр энэ одоо тарих гэдэг зүйл маань болохоор өнгөрсөн одоо ирээдүйг ялгаж салгаж чаддаггүй юмыг яг одоо цаг дээр байгаа нь хүлээн зөвшөөрөх ийм хуулинд захирагдаж амьдардаг байхгүй юу? Ажилдаг. Тэгэхээр бид нар өдөр болгон оюунад тасгалжуулснараа нөө ирч хүч энерги гэдэг зүйлийг өөртөө бий болгож байна л да. Тэгэхээр оюуны тасгалжуулалт гэдэг энэ зүйл маань яг юу хэлээд байгаа вэ гэвэл оюуны 8 дадлыг өдөр болгон хийнэ гэсэн үг. Хийн. Энэ оюуны 8 дадалт нь болохоор
35 жил хүн төрлөختөн судлаад шилдэг 100 дадал гаргаж ирээд тэндээсээ шигшээд 64 болоход за 64 дадлыг одоо өдөрт нэг дадлыг хийхлээр чинь одоо юу болж байна? Бараг 2 сар хичээлэх гээд байгаа. Тэгэхээр тэрийг бүр шигшсээр хагаад шилдэг 8 дадал болгочихж байгаа. Тэнгүүд энэ 8 дадлыг хүн төрлөختөн өдөр болгон дадалжуулаад амьдралдаа хэрэгжүүлээд үйлдэл болгоод аваад байх юм бол бидний нөх хүсээд байгаа амар амгалан гэдэг зүйл чинь бий болчиход байгаа. Тэгэд энэ 8 дадлыг одоо зухас дурдах юм бол тийм ээ 200 нэмсгэлэл сөрөг бодлоо удирдах эрзэнтэй тасгал харизм тийм ээ харизм гэдэг маань бол хиний ч өмнө өөдөөс хараад өөрийнхөө хүссэн үгээ хэлж сурах тийм ээ биеийн хилэмжээ нуруугаа цэглээд авч явах гэдэг мэдчлэн. За тэгээд усаар эрүүлж цэхээ гэдэг тасгал. Шилэг ус уухыг хэлж байна тийм. Үгүй. Ус энийг болохоор сургалтын дээр зааж өгдөг. Гэхдээ ус гэдэг зүйл амьтаа гэдгийг Японы эрдэмтэд судлаа гаргаад ирсэн. Усыг бид нар өнөөдөр яаж ашиглах юм? Тэ хүний биеийн 70-80% ус байдаг штэ. Тэ их дэлхийн 80% ус байдаг штэ. Тийм ээ. Тэгэхээр энэ ус гэдэг зүйл чинь өөрөө амьд бие организмыг ганцхан тэтгэдэг зүйл байгаа байхгүй. Тэгэхээр усаар бид нар яаж өнөөдөр эрүүлж цэхийн гэдгийг зааж өгдөг тий. За дараагийн тасгал маань болохоор сөрөг сэтгэл хөдлөлөө удирдах. Уураа удирдах чадахгүй хүн яг аратан болно үстэй. Өөргөө сэтгэлийн одоо тэр одоо хөдлөлийг удирдах чадахгүй бол тэг хүн байгаад яах юм бэ тийм үстэй. Хүн амьтнаас юугаар ялгаад оюуханараас ялгаад үстэй. Тэгэхээр энэ оюуханыг бид нар өнөөдөр одоо өөрөө захирч сурах ёстой байгаа. Өөрөө захирч. Тэгэхээр энэ сэтгэл хөдлөл уураа удирдах, эерэг болон сөрөг сэтгэл хөдлөлөө удирдах. За дараагийнх нь болохоор Ауди тренинг гэдэг тасгал байдаг. За. Ауди тренинг гэдэг тасгал маань болохоор юу вэ гэвэл ирээдүйд болох зүйлийг одоо болцсон байгаа цаг дээр ихтгэл үнэмшлийг бий болгодог гэсэн. Тийм бол ирээдүйд болох зүйлийг одоо болцсон байгаа цаг дээр үргэлж ингээл худал үгийг 1000 тавдагд үнэн болдог гэдэг шиг яг тэр өөрийнхөө зориг мөрөлийг хараал те би болцсон байна, би ингэсэн байна, би ийм амжилтанд хүрсэн байна гэд хэлээд байх юм бол тархит хүний төлөө ажиллаж эхэлдэг байхгүй. Тэгэхээр энийг бас тасгалжуулалтаараа бас зааж өгдөг хүн төрлөختөнд. За дараагийн тасгал маань бол сөрөг мэдээлэлээс өөрийгөө хамгаалах. Одоо энэ сошиал ертөнцийн онлайн ертөнц гэж мэдээллийн 90-100-д бид өнөөдөр амьдарч штэ. Хахж штэ бүр. Яагаад энийг ингээл үзэл хүний амьдралд оролцоод ингээд яваад байгаа юм бэ? Тэгэхээр хүн дунджаар ингээд 15-аас дээш сөрөг мэдээлэл сонсох юм бол хүний энерги шууд ундаг. Шууд хасаг руу ордог байхгүй юу? Яана тэр тэгчих, яана тэр тэлбэрэл болчих, яана энэ хүүхд өөрийгөө амиа орлчих, яана энэ ингээд салчих гэл те. Тэгэхээр энэ сөрөг мэдээллийг болохоор энэ одоо энэ хүн төрлөختний ертөнцийн дээр материалын зүйлээр жишх юм бол хогон хоол гэсэн үг байхгүй юу? Хогон хоол. Пүнкерт одоо он удаан жил хадгалагдсан хогон хоолыг бид нар идэж байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ хогон хоолыг бид нар идэх юм бол яг та хордно үстэй. Хордоо таны энерги чинь сөрөг хоол шүү дээ. Сөрөг энерги таталцдаг. Эерэг энерги таталцдаг. Тэгээд нөгөө нэг сөрөг энергээр хооллоод байгаа хүн бусдад сөрөг энергийг түгэн үстэй. Өөрөө хордсон бусад төр бөөлж гинэ гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ зориг мөрөөдөлгүйг нь л юм бол энэ сөрөг мэдээлэл давтаал, гуниал, гутраал тий ингээл сөрөг мэдээлэлээс өөрийгөө энэ мэдээллийн хоороноос яаж аврах вэ гэдэг юм дадлыг өөртөө бий болгоно. За 8 дахь дадал юу вэ? 8 дахь нь болохоор эрхэм зориг. Та яг юуныг л амьдралаа. Таны амьдралын эрхэм зориг юу юм бэ? Та энэ хороодлыг дээр яах гэж ирсэн юм бэ? Тэ? Та юу н хэдэн хүнд аз жаргал түгээсэн бэ гэдэг ийм асуултуудыг өөрөөсөө асуудаг байхгүй юу? Тэгээ би яг энэ эрхэм зориг гэдэг хичээл дээр маш их уйлсан. Би яг юуныг л амьдралаа. Би ерөөсө бусдын бодлын боол болсон амьдралсан юм биш үү? Өөрийн гэсэн бодол байхгүй. Хин намайг юу гэж хэлэх бол, хин намайг шоолох бол, хин намайг ингээд тэг хөгжлийн бэрхшээлтэй гэж бодох бол гэг мэдчлэн ерөөсө бусдын бодлын боол болсон. Би ямар харагдаж байгаа бол дандаа гадаад үзмжиндээ анхаардаг. Дотоод зүрх сэтгэл нь хов хоосон болчихсон, өөрлөг өнгийсэн байхгүй. Тэгэхэд би өөрөө ингээд дотроо хүчгсэн, гаднаа гэлэнцэг, дотроо падланцэг хүн явчихснаагаа анзаарсан байгаа. Тэгэхээр бид нар ерөөсөө аз жаргал амар амгалан гэдэг чинь ерөөсөө дотоод зүрх сэтгэлдээ бид нар бодлоо удирдаад, инээмсэглээд, харизма аваад, уураа удирдаад
Тэ зориг мөрөөлийнхаа төлөө тууштай алхам ийгээд сөрөг мэдээлэлээс өөрийгөө хамгаалаад тэрхэм зорилгоо ухамсарлаа сурчих юм бол бид нар өнөөдөр хүн байх утга учир олцоод байгаа. Хүн байх утга учир гэдэг яриад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ арт иргэд энэ дээд дэлхийн 8 тэрбум хүний 5 тэрбум хүн нь юуны төлөө амьдраад байгаа утга учир алдсан байгаа. Мөнгөний төлөө, эд хөрөнгийн төлөө, тэ байрны төлөө, машины төлөө, ипотекийн зээлээ олохын төлөө, хоол олж идэх төлөө нөгөө харханы торгонд орчод байгаа гэсэн үг байна. Өглөөсөө л ажиллаа, мөнгө оллоо, за ингээ өмтлөө, тэ өглөөсөө л ажиллаа. Тэгэл хүний боол болоод ингээл амьдарч байгаа байхгүй. Эний үүнээс илүү чадахгүй гэж юу? Чадна шүү дээ, тийм үстэй. Таасаа яриандаа гэж хэлж байна л та. Би бол одоо хүний амаар амьдардаг байсан байна. Хүн юу гэж хэлнэ тэрнийх нь санаанд нь оролцол готроо яваад гэсэн гэж шүү дээ. Одоо ер нь нийтлэгээр ер нь за нас цагаач яг ер нь ихэнх хүмүүс бас яг энэ талтай байгаад тах шиг байна тий. Тэгэхээр та сая хэллээ шүү дээ. За өмнө юм байсан. Би одоо юм боллоо. Юуны дасгалжуулалаар хэрэг энд одоо багцаагаар та хэдэн хугацааны хооронд ингэж хөрөв? Одоо чинь жилээр ирүүлчих юм уу тий? Яг 3 жилийн өмнө за 3 жил арай хүрээгүй байна. Нэг жил 8 сарын өмнө юм байна. Яг энэ оюуны тасгалжуулалтаараа яг хөрөөгөө олж авчихсан. Яг ингээл нөө сургалтанд суугаад яг ингээ өөрлөгөө өнгөдөг байхгүй юу? Ингээл тасгалыг үйлдэл хийгээл дээ. Манай сургалтаар бусад сургалттай лайв коуч, амьдралын коуч, одоо юу гэдэг ментор, коуч эдрээс юугаараа ялгаатай гэвэл би өөрийнхөө коуч юм байна гэдгийг олоо мэдчихдэг байхгүй юу? Хин нэг нь найдахаас илүүтэйгээр өөртөө найдах хэрэгтэй байна гэдгийг олоод мэдчихсэн. Тэгээд өдөр болгон оюунаа тасгалжуулаад би өнөөдөр өөрийгөө бий болгож байгаа. Анх удаа маш хэцүү байсан л та. Сошиалаар гарч ирээд л те ингээл мэдрэл муутай юм уу яаж яриад байгаа ингээл те. Би чи ярьж чаддаг байсан гэд тэгсэн штэ. Тэгэд би өдөр болгон ярьсаар хагаад энэ ярих учраад хөгжүүлсэн байхгүй юу. Тэгэхээр нөө чамд хэрвээ асуудал байвал өдөр болгон дээр асуудалтайгаа нүүр тулаа гэдэг үг л намайг ер нь бол маш их сэргээсэн. Тэгээд яг энэ 3 жилийн өмнө энэ оюуны 8 дадал гэдэг сургалтанд суугаад бол яг өөр өрлөг өнгөсөн байхгүй би хийн. Сэрдэн гэж яг хийн бэ тэ. Ямар сөрөг бодол бодод гин. Тэ. Яагаад инээмсэглэдэг вэ? Яагаад ингэ гунж гутраад яваад идэгин? Зориг байна уу гэхээр ямар зориггүй байсан. Зүгээр л нэг өнөө маргаших хоолыг олж идэх гэж л явж исэн байгаа. За та бол одоо яг энэ багшлах юуны сертификат гэлээ одоо явах гэж байгаа юм шүү дээ. Олон оюуны тасгалжуулагчийн үүсгэн байгуулалт шүү. Winners Academy үүсгэн байгуулалт. Winners Academy. Тэгэхээр нэг асуух чинь та бол одоо ингээд өөрийн гэсэн шавнартай болоод ингээд хүмүүс зааж сургаад явж байна тий одоо. Энэ юуг одоо эндээсээ ер нь юу гэдэг миний асуух асуултаар хүмүүст ингээд нэг заагаад тэр нь үр дүн гарахаар ямар баяр байсан мэдэрч байна тий. Гоё асуулт байна. Яг би яг нэг ингээд шавнар маань ингээд нүдэн дээр өршлөгдөөд ирэн штэ тий. Тэнгүүд би яг юу гэж боддог ямар их хүч авдаг вэ гэвэл би хүн байх утга учраа биелүүлж байгаа маань гэдгийг олж мэддэг. Олж хардаг. Ягаад гэвэл ч тий хүн энэ хороолгын дээр яах гэж ирсэн бэ гэж асуусан шүү дээ. Тэгэхээр бид нар биендээ туслах гэж ирсэн баггүй юу? Туслах гэж ирэхдээ бид нар медралаг ид баялагаар туслуул яах вэ? Тэрвгэн тэр өдөртөө л тус холно шүү дээ. Аягны өдөртөө гэдэг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бид нар би болохоор оюун санааны хувьд тийм ээ, оюун ухааны хувьд тэр хүний бүр амьдралыг нь босгоод ирж байгаа юм. Бүр амьдралыг нь өөрийнхөө хөдөлгөч хүчийг нь ойлгуул. Тий ойлгуулад энэ оюуны 8 дадлыг маа гэд өгч хөөж тэр хүн ч өөрөөрөө тасгалжуулаад аавд явах чадaltaй болчих жоох. Тэгэхээр тасаа 8 дадал гэж ярьж л одоо чинь хүн бол ер нь хүний тарих бол хүн залхуу амьтан шүү дээ. Ажиллах 50 байхыг боддог. Тэр 8 дадлыг одоо чинь хамгийн ихнийх нь өдөрт 200 удаа инэмсэл. Тэр бол надад амар гой санагдлаа. Би ч одоо өдөрт 10 хүрэхгүй инэмсэлж байна гэж. Яаж нэг 50 нээсэлдэг бол идэж ухааны бодож шиг би дотроо. Тэгэхээр энэ дадлыг хүмүүс суулгахныг шууд ингэ за ийм гэлчих бол хүн угаасаа тэгээд маргааш нь өдөр мартал хэрэгжүүлэхгүй шүү дээ. Яг дадал болгон тогтмол одоо энийг те өдөртөм хийдэг болоход ер нь хэдий хугацаа ордыг хүмүүсийг ер нь яаж дасгалжуулж энийг ингэж байнгын суулгаж ийн хүний өөрт нь. Тухайн өдрөө ингээд даалгар өгчин за ингээд 200 удаа энийгээрээ гэдэг маргааш нь үр дүнгээ ярьдаг байхгүй. Тэгээ яг ингээд сургуулийн хугацаа бол яг 10 хоног байдаг. Тэгээ яг энэ 10 хоногийн дотор 200 нэмсгэлээ 10 удаа 200 удаагаар хийнэ гэсэн үг байхгүй. Тэгээ цаашдаа тэгээд цаашаа өргөжлүүлээд аваад явахгүй юу гэдгээ өөрөө мэднэ. Тэгээд яг тэр тухайн өдрөө бол яаж тэрийг дадлалгаж байна гэвэл
Миний нэг арга орлээд цаасан дээр 1-200 удаа ингээд чигсаага биччихдэг байхгүй юу? Чигсаага биччихин. Тэнгүүд ингээд нэг удаа чин сэтгэлээсээ инээмсэглийг 45 секундээр тооцдог. 45. Тийм үү. Тэнгүүд 45 секундээр 200 удаа тэр дадлыг гэхэлэр бал зууж болж юм тий. Ямар ч зүйл шүдэ гаргаад ингээд байж байгаа нь шүү дээ 45 секунд. Ингээд ээж байгаа нь шүү дээ. Тэнгүүд тэр нь өөрөө ингээд дадал болдог байхгүй юу? Дадал. Тэгэхээр нэг өдөрт 200 удаа юм гэхэлэр чинь тий. Байнга л одоо хийх шаардлагатай болчиход байгаа. Тэгээд бас нэг ха гэдэг тэр тадлыг бас айгу хийдэг. Чимээ гаргаж инээх айгу тийм сайн байдаг. Тэр нэг насан турсан хүн өдөр дунджаар 15-аас 20 удаа нэмсгэлдэг. Хүүхэд дунджаар өдөр 400-аас 500 удаа нэмсгэлдэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар нэг инээвэл залууж байна. Инээвэл те юу яа ирч хүч нэмэгдэн. Тэ инээвэл одоо ингээд 10 насаар залууж ингээл бид нар мэддэг хэрнээ ерөөсөө амьдрал дээр инээдэг байгаа байхгүй. Нэг ярваагаал гунийн гурвалжинтай хөмсгөө зангидсан явдаг. Тэгэхээр инээмсэглэл гэдэг зүйл маань өөр маш өндөр одоо маш их шоколад эзэн дээр 80 мянган нүд шоколад эзэн дээр тэнцвүүц юм адреналин тэ гормон ялгаруулж идэг охин шүү дээ. Тэгэхээр энэ инээмсэглэл гэдэг зүйл ерөөсөө тархийг хуурж идэг. Таныг ингээл шүдэ гаргаал тэ ингээл инээмсэглэл ингээ хоёр хацар ингээ дээшээ өргөгдөх төдий тарих хууртаж эхэлж байдаг байхгүй. Миний эзэн өнөөдөр жаргалтай байна. Миний эзэн өнөөдөр ингээ баяртай байна. Эзэнт маань гоё зүйл тохиолдсон байна гэд ингээ тарих хууртаж эхлэнгүүт ягаад ч юмгээ цаанаас ингээ ич хүч энерги ингээ нөхөгдөж идэг байхгүй. Тэгэхээр эерэг энергийг бид нар өөртөө бий болгох гээд хүн гэдэг чинь өөрөө ирч хүчний генератор шүү дээ. За. Өөрөөхөө яг энэ мэтчлэн нөгөө бусд одоо үлдсэн 7 дасгалын ингээл даалгавар өгөөл явд юм биш үү? Тий өдрөөр нэг даалгавар гэж байгаа тэр хүн яг өөртөө хоногчул суулгах нэ. Тий. За инээ дэр бүгд жишээ авч нэлийн дэлгэрэнгүй ярьлаа. Зөвхөн нэг дасгал дэр шүү дээ. Инээд ингэдэг тэгээд бүх баримтуудын сонслоо. Тэнгүүд одоо миний дараагийн асуух зүйлэхээр таасаа дөрөв ярианд хэлсэн те хүн хоорондын бүхэл зовлон бол харилцаа байдаг. Тэ харилцаанаас хүн зовж ирнэ. Тэгэхээр одоо энэ бид бүхэн мэдээллийн 900-д мэдээллийн хог шаарн дээр ингээд тархимын живжээн гэж би ойлголоо та. Юу юм л байгаа л да. Тэгэнгүүт одоо ингээд ихэнх одоо бид нарын залуу хич гэдэг юм. За ер нь үеийнхэн ч гэдэг юм. Ер нь ингээд хамгийн муу муудын хамгийн одоо хэвлэл мэдээллийн байгууллагын гол зорилго бол хурдтай мэдээ өрх төрөлт болж байгаа юм. Сөрөг мэдээлэл хүргэх нь айгүйх түгдэн шүү дээ амархнаар те. Тэгээ энийг бид нар олж хүсээгүй зүгээр скрол хийж байгаа буцаад хэлж чад гад. Тэнгүүд яаж одоо энэс зайлсхийх нь одоо юу гэдэг те уцаа зарим нь хаалттай биш те. Ер нь энгийн ямар аргууд ий те одоо сөрөг мэдээлэлээс өөрийгөө холдуулах дархлаас авах гэдэг юм те. Та жишээлж өгвөл. Тэр нон тасгал хичээлэл орчих гээд байна л да. Ярих уу те. За яриа. Өөсөө нэг ч хэсэг хүн мэдээд авчвал хэрэгтэй шүү дээ. За ерөнхийдөө бол одоо ингээд бид нар ингээд хүн гэдэг чинь өөрөө энерги босоо энергитэй байдаг. Би энэ одоо 7 чакра гэж сонсч байсан нь. Одоо сансараг төргуугаасаа бид нар зулаагаараа энерги авдаг, байглаасаа бид нар энерги авдаг. Хүн гэдэг чинь эерэг энергитэй байдаг, баггүй эерэг энерги. За тэгэхээр нөгөө хүн хооронд энерги солилцож идэг, баггүй хүн хооронд энерги солилцож идэг. Нүднээс нүдэнд, харснаас харсанд, үгнээс үгэнд, сэтгэлээс сэтгэлд, үйлдэлээс үйлдэлд бид нар энерги солилцож идэг. Тэнгүүд тэр мэдээллийн одоо хор мэдээллийн 900 гэдэг байгаа шүү дээ. Тэнгүүд бид нар одоо утаснасаа энерги аваад эхэлж байгааз компьютернаас утаснаас тий одоо янз бүрийн одоо тэр мэдээлэл сонсож байгаа зүйлээсээ. Тэгэхээр энэ мэдээллийн одоо 7 дахь тасгалаа уг нь өмнөх тасгалуудаа хийж ээж 7 дахь тасгалаа хийдэг байхгүй хоорондоо гинжин холбоотой уг нь. Гэтэ яг ойлгох үүднээс бас амархан байдлаар хэлж тий. За тэгэхээр энэ мэдээлэл тий миний зорилгот нөлөөлж байна уу гэдэг тэр одоо асуулт өөрөөсөө асууна. Яг нөлөөлөхгүй дээ миний зорилгот нөлөөлөхгүй надад ашиггүй байгаа бол тэрийг зүгээр л хайчих хэрэгтэй. Бага нь хүлэн зөвшөөрөөл зүгээр өөртөө шингээж авахгүйгээр зүгээр тоохгүй л байж хэрэгтэй байдаг. Тэгээд яг энэ сөрөг мэдээлэл би сая гэсэн тийм ээ. Яг л нөө пүнкер дутцсан хогон хоол гэсэн үг л байна. Тэгээд та тэр хогон хоолыг өөрөө идэх юм бол өөрөө хордно. За өөрөө хордоод яг нөхөртөө очиод нөгжидгцэн ингэсэн билээ гэл тээ. Нөхрийнхээ ам руу гэр бүлийнхээ ам руу ингээд хогон хоолоо жихэд байгаа байхгүй бөөлжсөө. Айгу бэлэр
Тэг ингээд муухай тэг энийг ой танд ногтлон зааж байгаа учраас нэг тийм материалыг 900-тай жишгээс өөр аргагүй болох. Тэнгүүд ингээд бүүлдсээ тэр хүний амрууч ихэд байгаа байхгүй. Нөгөө ч тэгчтэй салчиж, нөгөө хоёр ч салчиж гээл тэг. Сонсхийг хүсгүй байхад тэр хүн ингээд тэр хүн рүү бүр хөсөөгөө тэр хогон хоолойж ихэд байгаа байхгүй. Тэгэхээр одоо тийм цаг хугацааг одоо болох хэрэгтэй. Хүн одоо ингээд 15-аас дээш сөрөг мэдээ сонсох юм бол 15 минутаас дээш сөрөг мэдээ сонсох юм бол ирчүүч энерги болдог. За тэгээд мэдээлэлээс гадна тий дуу байна, кино байна. Хүчрхийлэл авсан. Тий одоо ингээд YouTube-ийн контентууд байна. Одоо Baby Shark гэхэл одоо YouTube дээр маш олон төрөл шүү дээ. Нэг эдсэн ингээд хорлсон тий. Тэг манай Монгол ус яагаад ингээд гин таймер ингээд сүүлрэл араа тавилт ингээд би нэг ялан дийлэх гэл ингээд хүн хатан зүтгэл ийт хөрөнгөний төлөө хүн хатан зүтгэл тэг ингээд яваад байгаа гэсэн чинь нөгөө солонгос киноноос батагаад байгаа байхгүй. Солонгос кино солонгос сериал гинт ингээд гарч ирэл тэг үнжээ гэл маш олон солонгос кино гарснаас болоод манай монголчууд ер нь юм нэг оюуны дөрөлт ер нь тарих угаалт гэж ярьдаг юм л та. Тарих угаалт бий болчих. Өмнө нь тийм байгаагүй шүү дээ. Тэгэхээр энэ мэдээллийн хор бид нар тгийж амар нөлөөлдөг байх нь шүү дээ. Сайн таны яриа солонгос кинон дээр үндэслээд дахиад асуугаад одоо ингэ гимтэргийн подкаст гэдэг зүйл авих байгаа жишээ нь тийм. Тэгэнгүүт тэр чи одоо подкаст юм чинь цаг маа гэртэл үргэлжилж байгаа шүү дээ. Тэгэнгүүт нэг цаг одоо гимтэргийн тухай сонсоход тэр хүний тарих яг энэ сайн ярьсантай адилхан зүйл болж хуурах уу? Тэгэж шүү дээ. Тэр чинь бас тарих угаалт шүү дээ. Одоо ингээ хүний ингээ хоёр мөрөн дээр бурхан чөтгөр эерэг сөрөг энерги гэж байт юм байна л да. Хүн юм эерэг сөрөг энергийн туйланд ингээд балансалж одоо тэнцвэртэй амьдрах хэрэгтэй байдаг юм байна л да. Тэнгүүд хүний ингээ сөргийн л хооллоод ах юм бол сөрөг мэдээлэлээр сөргийн хооллоод ах юм бол хүн энэ боломжтой юм биш үү гэд ингээд тарих нь одоо түүний төлөө ажиллаж эхэлдэг байхгүй. Тэнгүүд гимтэргийн золиос болчих магадгүй байгаа байхгүй өөрөө. Одоо ингээд гимтэрийг ингээд байн сонсоод тэр чинь ингээд яана тэгсэн биш тэгэл тэгэл тархин түүний төлөө ажиллаад байгаас тэ одоо аудио тренинг гэдэг дасгалтай бас ингээд ойролцоо олцоод байгаа байхгүй. Тэнгүүд хүн юу сонсон түүнийг авдаг. Юуро фокуслн тэнд томордог байхгүй. Ерөөсөө фокус хагаад байгаа. Фокус. Тэгэхээр гимтэрхийн подкаст өдөр болгон сонсоод айц хүүцтэй ингээд амьдрах хуу эсвэл өөргөө хөгжүүлээд эерэг энерги нь өөргөө дүргэж амьдрах хуу гэдэг чинь айгүй чухал байна. За ер нь тэгээд үзэж байгаа сонсож байгаа нь яг хамаарах юм байна. За одоо би бас их олон юм сонслоо сая таны яриасаа юм байна хүн өөрийгөө олох хэрэгтэй. Тэнгүүтээ дараагийн нь болохоор бүх юм бэлэн байна те. Түрүү би бас дурдчихсан. Сайхан хангалуун те. Хоолон бүх юмтэй байна. Хуучин бол дээр үт юм байгаагүй ш бид нар алдан тэмцэлжээж амьдэрдэг тийм. Тийм нийгэм байсан. Одоо болохоор бүх юм яаж эрэгтэй хүн хооллохгүйсэн гараад дэлгүүр авч бүх юм бэлэн те. Бүх дэлгүүрүүд мөн тэр шиг ийм нөхцөлд байж байгаа мөртлөө амьдрал утахгүй байна гэж ярьдаг хүмүүс нэлийн байгаад байдаг. Тэгээд тэр нь ялангуяа бас бүр залуу үе руугаа хэлбигээд их байгаад байдаг тий. Одоо бидний үеийн ч бол сайхан зодуулжсэн зүгээр алганы амталтай тэрэн шиг ингээд юу гэдэг тий. Баргийн юм дээр ингээд нэг жоохон сэтгэл нь ингээд сэтгэл санаа нь тогтохгүй жоохон салхи байхад ийшээ наагаад ийшээ явахад ийшээ очдөг тий. Амьдрал утахгүй байна гэж ярьж бүхэнд бэлмэг. Тэгэнгүүт таны ярианс би саялахдаа энэний гол зорилго нь өөрийнхөө овчрыг олох юм байна гэдэг тийм. Тэгвэл хүмүүс за би өөрийгөө олох юм байна гэнгүүтээ яг юу их алхмаа мэддэггүй тийм. Тэгвэл энийг та энгийнээр гоё тайлбарж өгөл. Одоо чинь зарим хүмүүс заавал одоо 8 дасгалж хийх хэрэгтэй юм өдр гин л дээ. Гэтэ нэг очийг насаах гэдэг ш. Тэр юу хэрэгтэй юм бол. Хамгийн ихний одоо өөрлөгөө өнгийг шалтгаан гэх юм бол одоо ингээд та ингээд үнний чинь хэлэхээр ингээд дүрс гэл уурч өгөрж гинөө. Тэ. Арчаагүй цаа гэж хэлэхээр ингээд уурч үрж гинөө те. Би тийм биш. Юу яриад байгаа гэл те. Автоматар хамгаалтай. Тэ өөрийгөө хамгаалах гэдагаас тэрнээс чи эхэлдэг байхгүй юу. Тэгэхээр хамгийн сул одоо хамгийн том одоо өөрлөгөө өнгөх бол хамгийн сул талыг хүлээн зөвшөөрөхдөг. Сул талыг хүлээн зөвшөөрсөн хүн суралцаж эхэлдэг байхгүй юу. Сул талыг хүлээн зөвшөөрсөн. Би ямар арчаагүй юм бэ? Би уураа удирдах чадахгүй штэ. Би ягаад ингэж тархираад ингэж хайдад одны хүмүүс рүү ингэж арслан барс шиг цан гаргаад байгаа юм бол ягаад би хүүхдэд зодоод байгаа юм бол гэх мэдчлэн ягаад би өглөөд босч чадахгүй ингэж арчаагүй царайлаад байгаа юм бол ягаад би ингэж өөрийгөө хөгжүүлэхгүй байгаа юм бол
гэдэг тэр арчаагүй цаантаа хаалцчихэж хүн ер нь тэгээд өөрөө эхлээд хүлээн зөвшөөрж хинж биш юм байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн цагт хүн хөгжиж эхэлдэг байхгүй. Би угаасаа мундаг, би угаасаа лаг гэлтэй. Тийм бол хүн тэгэл ер нь тэгэл доошоо унаж эхэлчихдэг. Ер нь бол юм би угаасаа мундаг гэдэг тэр эго хүнийг дандаа хойш нь татчихдаг. Бүр хит давуулан хүлээдэж шүү дээ, тий. Зүг. Тийм. Би одоо угаасаа сайхан амьдарч байгаа юм чинь гээл те зарим хүмүүс бас тэгж бодож илаа л те дутдаг гажигдах зүйл алга те мөнгө нөө байна байр нөө байна үр хүүхдүүд минь сайхан амьдарч гинөө амьдарч гин те тэгэхээр эн чинь нэг ертөнцийн 3 хууль гэж байдаг л да. Тэгээ юмыг ингээ байгаар нь хүлээн зөвшөөрөх хууль тасралтгүй үргэлжлэх оюун ухааны хууль тэгээ дээрэс нь өгөх авахын хууль гэж байдаг. Юу тарин түүнийг аавна гэж бид нар мэдэн штэ те юу өгөн түүнийг аавна те. Тэгэхээр бусдад одоо тусалж ээж бусдад сайхан зүйлийг түгэж ээж буцаад таны амьдрал сайжирдаг байхгүй юу. Тэнгүүд бид нар би л болж ивэл бусд нь яав гэдэг тийм амжихан үзэл бодол ерөөсөө те таны удмыг таны үр хүүхдүүдийг болвол ингээд үүлийн үрээр чинь одоо ингээд буцаад тэр үр хүүхдүүд чинь очдог. Хувиажсэн зан хизээч хүнийг амжилтанд хүргədэггүй хизээч хүнийг амар амгалан ганц чаргалтай байлгадаггүй ер нь бол ерөөсөө л хүн чинь нийгмийн амьтан бид нар өгж авалцж ижил бид нар өнөөдөр харилцаанд орж ижил те сайхан энерги түгэж ижил буцаад таны амьдрал чинь сайжирна гэдгийг л ойлгочих хэрэгтэй хамгийн энгийгээр тэгэхээр хувиажсэн нөө ганцаараа эзэг гахаа таргалдаггүй гэдэг шиг тэгээ бид нар ерөөсөө биел болж ивэл гэдэг тэр үзэл бодлоос тэр оюуны хоосоллоос бид нар өнөөдөр гарахгүй бол манай улс их хор ерөөсө хөгжихгүй байна. За, ер нь бол ингээд нийт хүн ард иргэдийн хинхин жоохон иймэрхүү сэтгэл готролтой хувайчсан байж таарах гэдэг шүү дээ. Одоо тэгвэл улс маань юм байгаа гэж үзэх юм бол тий. Сая би таньс зөвлөлөө өөрийнхөө дутагдлаа талыг хүлээн зөвшөөрнө гэж ярьлаа тий. Одоо арчаагүй байдлыг эхлээд эсэргүүцэх шүү дээ. Нэрээ тийм биш үуч өөр дөр дүнэлт хийснээс саяын зүйл дараагийн юм эхлэх нь шүү дээ. Очин л тий. Эхний алах маань. Тэгэнгүүт таас уурын тухай ярьлаа л да. Монголчууд яг ер нь хүн ингээд ягаад уураа цалж чадахгүй гэж чинь тий. Тэгээ хамгийн энгийн чинь одоо зам дээр автобус зам талбай дээр машин барьж байгаа хүмүүс. Эндээс ингээд жоох юм болоог багт хүмүүс ингээд шууд ууралж эхэлдэг тий. Зам талбай жолоо барьж байгаа тий. Тэгэхээр энэ angry management гэж англиар ярьдаг тий. Энийг ер нь хамгийн энгийнээр яаж зохицуулах юм бол одоо чинь нэг омгтой хүн байж бол мангар уурт юм л уурна. Гэтэ ингээд бас өөрийгөө бас нэг зохицуулмаар шүү дээ. Тэгэхэд яах ёстой юм бол. Бас л оюуны 8 дадал маань л ороод ирж ийн л да. Сэтгэл хөдлөө удирдах, бие сэтгэлийн хаяа эзнэн гэдэг дадалтай. Одоо энэ 5 дугаар тасгал ороод ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дадлууд маань хоорондоо уялдаа холбоотой учраас сэтгэл хөдлөө удирдахаа эхлээд эхний 4 тасгалаа үзчихээж дараа нь сэтгэл хөдлөө удирдах гэдэг байгаа байхгүй. Энийг эхлээд инээмсэлж дараа нь сөрөг бодлоо удирдах те. Дараа нь одоо өөрийн гэсэн харизмтай болчих те. Биеийн хилэмжээ аваад сурч. За тэгээд дараа нь өөрөх энергийг усаар цэвэрлэж. За тэгээд дараа нь уураа удирдахаа гэсэн ийм дараалал явдаг байхгүй. За тэгэхээр уураа удирдах тасгал маань болохоор ерөөсөө л гэлхүү ингээд нэг баруун тарих зүүн тарих гэж хоёр янзын тарих байдаг байхгүй юу? Баруун тарих зүүн тарих. За зарим нь бол хөлгөө удирдаг тарих гээл те. Амиг далай гэл зөндөө юмнууд байгаа л да хүний тарих дотор. За тэгэхээр нэг баруун тарих маань болохоор нэг одоо тийм гой сайхан зүйл мэдрэмжийн тарих байдаг. Мэдрэмж. Одоо тэ харах, үнэрлэх, сонсох, тэ гаднаас ирж байгаа нөлөөллийг шууд баруун тарихаараа хүлээж авдаг. За тэгэнгүүт зүүн тарих маань болохоор логик тарих гэдэг. Дүн шинжилгээ, бодох, тэ. Тэгэхээр бид нар өнөөдөр нэг зүүн тарихыг хөгжүүлээгүйс болж имийг тунгааж бодож тэ дүн шинжилгээ хийж чадаагүйсээ болж оюуны хоосрол буюу нэг өөрийгөө ялан дийлэх тэр бодох тий би яагаад энэ дээр уурлах болвоо гэдэг тэр бодлыг бодож чадахгүй шууд баруун тарихнаас орж ирсэн тэр мэдээллийг шууд баруун тарихаараа гаргаж байгаа байхгүй хөө чи юм уу гээл тий тэрэн дээр чинь ганцхан 2 секунд хүлээчгээд юу нь болохгүй байгаа юм бэ тэр чинь ингээд оюуны хоосрол гэж яриад байгаа байхгүй тэр чинь юу нь болохгүй юм бэ юу нь болохгүй тий юу хүчгээд байгаа боо бүр ингээд би ингээд би ч гэсэн тийм л байсан л та. Ер нь бол тий
намаа ингээл хүн ингээл хажуунаас чи мэдрэл муудаа тэнийг мангар тэ эргүү тэнийг хүслийн бэрхшээлтэй өрөөл татхаа гэж хилэнгүүд би шууд уйлал гарч гүгэл би тийм биш гэл ингээл арчаагүй зангаа хүлэн зөвшөөрөхгүй өөрөө хүслийн бэрхшээлтэй хүлэн зөвшөөрөхгүй ингээл явж л байсан үе надад байдаг. Тэгэхээр энийг даван туулах процесс ч ерөөсөө сэтгэл хөдлөлөө удирдах байгаа. Тэгэхээр энийг яаж гэх юм бол дотроо бодох хэрэгтэй. Би энэ дээр уурлах нь зөв буруу юу? Тэ? Яагаад би уурлах болов? Яагаад энийг ингээд хүн хэлээрээ мал хөлөөрөө яагаад ингээд би ингээд аратан шиг архирч юм амтналыг шин чанарыг өөртөө бий болгоод байгаа. Хүн амтнаас юугаар ялгаатай юм бэ? Оюун ухаанаараа ялгаатай үстэй. Яагаад бид өнөөдөр ингээд оюун ухаангүй оюуны хоосролд орчихсон ингээд аратан шин чанартай би нэг алж чадах гал чи юм уу пепа гэл ингээд энэ чинь өөрөө оюуны хоосрол болчиход байгаа маа. Тэгэхээр тэр логик тархийг бид өнөөдөр ажиллуулж чадахгүй байгаад байна. Тэгэхээр энэ логик тархийг бид өнөөдөр яаж ажиллах вэ гэхлээр яг энэ 8 дадал дээр зааж өгдөг байхгүй. Хүр дунжих. Хүр дунжих. Хүрдээ. Тийм. Тэр нь юу гэж вэ? 100-аас 1 хүртэл тоолох. За тэнгууд та ингээл гинт ингээл хажуунаас ч машин ороод орж ирэл тань ингээл мөрөгчлээ шүү дээ. Тэнгууд машинаас богол чи юм уу пейпас тань чи юм уу замаа жахад яа тийм аа ингээл хүн хэлээрээ мал хүлээр гэж би сая эзэндээ хоорондоо уучраа олцоод угаасаа дайрцсан нэмий байр нүлэн зөвшөөр хууль бас үйлчилж байгаа. Тэ бис ертөнцийн 3 хуулийг хэлсэн шүү дээ. Нэмийг байр нүлэн зөвшөөр угаасаа дайрцсан юм чинь угаасаа ингээд мөрөгцсөн юм чинь бид нар 1000 тэрэг өөрчилж чадахгүй шүү дээ. Байр нийлийг хүлэн зөвшөөрч. За дараа нь өөрөө өдөртөө сурч. Гинт ингээл уурлах гал пепа гэж хэлэх гээд байх юм бол дотор тоолчих. 99 97 96 95 94 92 93 92 91 тэгээ ингээ бодоод хэлж байгаа. За тэгвэл 9-ийг дуусчил 91 92 18 93-ын хэдэлээ 93-ын 20 ингээ бодоод хэлж байгаа. Тэнгүүд хүний ингээд уур бухимдал намжчихэд. Тэнгүүд бид нар шууд нөө логик тархиа ажиллуулад ирэнгүүд за мөрөгц юм уу те за гэл ингээд өөргөө логик тархийг хүсэн үнсэгүүтэй уурал бүхнийг шийдэж болохгүй шүү дээ. Тэр чинь учирлаад тийм ээ цагтаа байвал цагтаагийн дуудаал те юу даатгалаа даатгалаа дуучих юм дээр тэгэл би барцалдаж аваад би нэг алж идчих гал байгаа байхгүй. Тэгэхээр араад нэг шин чанар руугаа орж ийна гэсэн үг байхгүй юу? Ер нь бол. Манай Улаанбаатартай замаарч чинь тэгвэл битүү араатай явж байгаа. Гэхдээ ер нь бол муухайгаар хэлгээд бол тийм л. За тэгвэл надад бас нэг юм байна л да. Одоо та сая ингээд хүн ингээд өөрийгөө цэнгэлдэг энжин одоо хөдөлгөөр болж байна гэсэн. Тэнгүүд зарим хүмүүс ингэж байгаа л да. Йоо ажил бүтггүй гэж өглөөл яваад байдаг тийм. Тэнгүүд ерөөсөө одоо тухайн хүнийх нь эрхэлж байгаа ажил байдаг ч юм уу энэ бүх зүйл бас тэгэл яг энтэй л холбогдож таарах нь уу яах нь. Тийм шүү дээ. Ажил бүтггүй байна гэж бодоод байгаа чинь нөө нэг 2 дахь тасгал. Бодлоо өдөр дахь тасгалаар удирж байгаа байхгүй. Ажил бүтггүй нөө мөнгөгүй би чадахгүй гэж бодоод ирэх юм бол уусаа нөө ухамсар тарих түүний төлөө ажиглаж байдаг. Нөө таталцлын хууль байгаа шүү дээ. Сөрөг нэрэг татдаг, эрэг нэргээ татдаг гэд яриад байсан шүү дээ. Тэнгүүд нөгөө таталцлын хууль нөгөө secret гэд ном байгаа шүү дээ. Тэ гарц гаргалгаа түлхүүр нь юу юм тэ яавал бид нар одоо ингээд юу бодон түүнийгээ одоо авч идэг евро фокуслан тэр нь томорж идэг гэж би сая ярьсан тэ тэнгүүд бид нар өнөөдөр бодлоо удирдах чадаагүйгээсээ болоод өнөөдөр юм ядуу амьдраад байгаа байхгүй да ер нь бол бодлоо удирдах чадаагүйгээсээ болоод өнөөдөр өөртөө итгэл байхгүй болж байгаа. За яг одоо наацхан жишээ ярил л та. За чи наад уцаа селфи чихэнгүүдэлтэй. Оо яна би бүдүүн штэ. Би сте айгу мэлтгэр хацартай штэ. Миний шүд овсгоо штэ. Би сте нэр айгу тарган штэ. Тэ би зураг авч чаддгүй штэ. Би сте онлайн ертөнцид сте муу штэ гэл. Ингээл бодоол ингээл яриад өөрийгөө доош нь гутаагаалах юм бол хизээш та сайжрахгүй. Хизээш та зураг авч чадахгүй л гэсэн. Тэгээд нөгөө манайхны нэг хилэг дуртай гэдэг штэ. Угаасаа. Арилшгүй угаасаа. Тий, би угаасаа ийм. Би угаасаа ярьж чаддаггүй. Би угаасаа хөгжлийн бэрхшээлтэй. Би угаасаа ийм. Би угаасаа ядуу. Тэр нэ угаасаа гэдэг чинь та төрхтөө ядуу төрөөгүй л тодорхой үстэй. Төрхтөө та ийм байгаагүй л тодорхой үстэй. Төрхтөө бид нар цав цагаахан хүн болж өөрийгөө ямар хүн болж бүтээх нь таны өдөр тутмын тэр дадал зуршлаас хамаардаг байхгүй. Тэгэхээр бодол
үг болдог. Үг нь үйлдэл болдог. Үйлдэл нь дадал болдог. Дадал нь зуршил болдог. Зуршил нь хэм маяг болдог. Хэм маяг нь болохоор заншил болдог. Тэгэхээр нэг тасралтгүй үргэлжлэх оюухан нэг хууль бүр ингээ үйлчлээд байгаа сте. Тэгэл хойшид өөр үдэнд нүлтэй авчих. Өөр үдэнд нүлтэйгээл нөгөө бархирдаг бол бархирдаг хүүхд төрөн штэ. Тийм үстэй. Бархирдаг болж хүмүүжин штэ. Эцэг их чинь одоо хүүхдийн тойл гэж яриад байгаа штэ тий. Эцэг их хүүхдийн тойл. Ээж нэг өөрчлөгдөд хүүхэд 100% өөрчлөгддөг гэдэг. Та өөрөө өнөөдөр инээмсэглэдэг байж ш. Та өөрөө өнөөдөр бодлоо өдөртдөг байж ш. Таны үр хүүхэд яг таныг харж өсдөг байхгүй юу? Өөрөө зоригтой мөрөөдөлтөй өөрөө уураа өдөртдөг байж ш. За угаасаа гэдгүүгээр өөрийгөө уяад идэв биш хүмүүс мэн. Тийм шүү. Би ч гэсэн яг тийм л байсан байхгүй юу? Ер нь бол. За бид нэр одоо нилээ юм ухаарж ойлгосон баха. Анатом биш хүн байцгаая. Тэр шиг. За тэгэхээр ер нь юм байна л да. Одоо ингээд бид бүхэн гар утас гээл түрүү ярьжсэн тэгэхээр бүх юм онлайн харилцаа, зайнаас харилцдаг болсон тийм. Юусе хүн хоорондын харилцаа гэж юу маш багасчаад байна тийм. Зүрж өнгөрч болж байна хажууд. Гэтэ хариугүй хэлэхдээ чатлч гэдэг ч юм уу тийм. Мессежээр явуул. Уцаар ярих нь ч үгүй багсаа. Тэр хүн хоорондын харилцааг илүү дэлгэрүүлэхийн тулд одоо яагаар нийлж юм community үүсгээд хоорондоо уулзаад байх хэрэгтэй юм уу? Хүмүүс ч юм яриад байх хэрэгтэй юм уу? Зарим нь ярьж чаддгүй introvert дотгошоно хүмүүс байна тий. Яаж юу нэг хүн хоорондын харилцааг илүү өргөн хүрээнд байх вэ? Энэ айгуу гоё. Манай одоо 35 жил судлаад гаргаад ирсэн энэ оюуны 8-ын дадлал болохоор яг хүн хоорондын харилцааг айгуу сайн сайжруулдаг байхгүй. Сургуулийн одоо нүүн лимит нь 10 хүн байдаг. Тэрнээс ихсчихээр цагтаа амждаггүй. Яагаад гэвэл бид нар хоорондоо ярьдаг байхгүй. Ярьдаг. Камера өгөөд онлайн ертөнцийг бас ашиглаж байгаа. Zoom-ээр тий камера өгөөд бүгдээрээ камера өгөөд суучгаад ямар гоё вэ тий. Тэнгүүд л би бинийгээ сонсч, тий би бинийгаа өөрчлөлтийг харж гин, би бинийхээ зориг мөрөөдлийг харж гин. Тэнгүүд ганцхан багшаас суралцахаас илүүтэйгээр ангийнхны давхар суралцаа явуулдаг. Тэнгүүд ч тий хүн хөсөөхсөх яриад эхэлдэг. Яагаад гэвэл тэг үр дүнгээ ярьж байгаа учраас. За сайн байна уу өглөөний минь тий тань ингээд 200 нэмсгэлэл дасглаа хийгээд танд ямар өөрчлөлт гарваа. Ингээд тэгсэн штэ нэрэ манай нөгөө хүүхэд ингээд тэгсэн чинь ингээд гэл тий манай нөхөр өстө гоё байгаа өстө дэмжиж байгаа гэл тэнгүүд өөр ирэхгүй тэр нөгөө ярих хэрэгцээ нь бүрдээд эхэлж байгаа байхгүй. Үйлдэл хийцээ учраас. Тэг үйлдэл хийцээ учраас үр дүн гарцсан учраас. Тэнгүүд 10 өдрийн дотор шүү дээ яг нэг гэр бүл шиг болчдөг. Тийм үү? Тийм. За. Тэр минь яаж юу, энэ минь яаж юу, тэр минь ягаа орж ирэхгүй байна. Төгсөлтийн баяр хурдан болоосаа. Дипломаа хурдан авах байсан. Амьд харилцаагаар уулзахсан. Тэгэхээр энэ онлайн ертөнцийг амьд юм шиг ашиглаж болж байна. Ер нь бол тэнгүүд хүн ингээ ярих хэрэгцээ, сонсох хэрэгцээ давхар дүүрээд ирдэг. Тэнгүүдээ нөлөөлөх ур чадвар, манлайлах ур чадвар нь бас давхар хөгждөг. Ер нь бол ингээд өөрийгөө үр дүн ярихаар чинь хүн ингээд бусад нөлөөлж байгааз. Тийм. Миний амьдрал ингэж өөрчлөгдсөн, ингэсэн тэгсэн. Тэнгүүд ингээд өргөжлүүлээд ингээд цаашаа яаж одоо 8 тадлаа аваад явах вэ гэсэн чинь өөрөө оюуны дасгалжуулагч болох байгаа байхгүй. Хүн чинь ерөөсөө 72 цагийн л одоо ой санамжтай байдаг гэж байгаа байхгүй 3 өдөр. Тэ. Ой зурхамыг санахыг хэлж байна тий. 72 цагийн ой санамжтай байдаг. Тэнгүүд энийг яаж цаашдаа өргөжлүүлээд амьдралаа дасгалжуулаад аваад явах вэ гэхлээр өөрөө оюуны дасгалжуулагч болохоос өөр арга зам байхгүй. Юу нэг заханд бол өөрөө суралцсан. Тэ өөрөө бусдад зааснараа энэ өөрт сугдж ирдэг байхгүй. Суралцахын тулд заа гэдэг нэг солиод хэлчихлээ тий. Тэ. Одоо тэгвэл сая инглэлд таны ярин дээр нэг 10 удаа яваад гэр бүл шиг болоод ирж байгаа гэж шүү дээ. Бүр шал нөхрөө багтаад бүр ингээл уур амьсгал гоё болоод ирж байгаа гэж шүү. Тэрэн шиг сайн нэг юу гэдэг чинь Японы нэвтрүүлэг үздэг юм биш үү тий. Нэг үсэг өдөр 50 удаа магтсан чинь ингээд нүүр царайны хувирлын өөр болсон гэдэг нэг зураг харьцуулж яваад байдаг шүү дээ. Анзаарсан болоо зүгээр хараг юм. 50 удаа өдөр болгонд магтсан дараа 50 өдрийн дараа гээд инээцэн шал өөр юм болсон. Тэгээ наад чи сав дөргөл гэж ярьдээ. Манай сургуулийн дээр бас байгаа. Эндээс юу асуух чинь гэхээр хүний ингээ байнга магтаад ахаар бас зүг үү. Бүр хитрхийн нэг бие тоогоод одрохгүй тул яаж магтвал зүгээр юм. Одоо үнийг магтахаас гоё өөрчлөгдөж тий. Яаж зөв магтах хэвтэй. Ямар гоё асуулт. Яг гоё асуулаа гэдэг гоё. Манай энэ нэг сургуульд ингээ өглөө болгон сав дөргөлд гэж явдаг байхгүй юу? Сав дөргөлд. Сав юугаар дүрн бусдад хүнийгээ хуваалцдаг.
Эерэг зүйлээр дүүрэхээр хүнээс эерэг үгэл гарна үсттэй. Сөрөг юмар чи гуйлах чи тэнэг чи мангар гэж хэлэхэр чинь сав нүг сөрөг зүйлээр дүүрж байгаа үсттэй. Тэнгүүд манай сургууль болохоор өглөө олгон сав дүүргдэг. Энэ сав дүүргэлт маань болохоор яг яаж дүүргэх вэ гэвэл Японы эрдэмтэд хүүхдээс зургаан мөжүүлэгч нар судалсан энийг. Чи угаасаа мундаг, чи угаасаа лаг, чи угаасаа оюунлагтай, чи угаасаа ангийн дарагчтай минийхөө гэд магтахаар хүн ингэ дүүрчдэх юм байна л да. Дүүрээд би угаасаа мундаг юм чинь надад хөгжих шаардлага байхгүй гэд тэгэж магтаж болохгүй. За. Тэр хүүгүүд байгаасаа бараг доош унах магадлал аягүй өндөр байдаг. Ягаад гэвэл өөртөө ханцаа учраас. Тэнгүүд хүүхдээ яаж магтаж яаж одоо ингэж урам зориг өгөх вэ гэхлээр Японы сургууль мөнжүүлэгчдэр ирээдүйд болох зүйлийг ирээдүйн тэр зориг мөрөөдөл дээр нь тулгуурлаад савын дүргэж өг гэдэг байхгүй. Энийг 10 хоногийн дотор бид нар бүр тасралтгүй хийдэг байхгүй. Энэ сургуультаараа дамжуулж. Тэнгүүд зориг мөрөөдлийн эхлээд асуудаг байхгүй. За чиний зориг юу вэ? Энэ сургуульд суусан зориг юу вэ? 5 жилийн дараа юу мөнөөдөж байна? Ямар амьдралаар амьдарч байгаагаар өөрийгөө харж байна, тэ? Бизнесээ яаж өргөжүүлэхийг бодож байна гэхэд хүн ерөөсөө зорилгоо ерөөсөө бодгоо болцсон байж идэх байхгүй. Ерөөсөө л өнөө манагшаа хараад ирээдүг ерөөсөө харахаа, асын зорилгоо ерөөсөө харахаа мартцсан. Тэнгүүт манай шавны би чи нэрээ зориглохгүй болцсон юм биш үү? Би чи надад ямар ч мөрөөдөл байхгүй юм биш тагшаа. Би өөрийгөө хайцсан юм байна гişа гэл. Тэгэл өөрийн гэсэн зорилготой мөрөөдөлтэй болж эхэлдэг аахгүй. Тэнгүүд ирээдүйд болох тэр зорилго мөрөөдөлтэй өөрийнхөө тэр хүсэж байгаа зүйлийг одоо болцсон байгаа цаг дээр дүүргээд өгдөг аахгүй. Одоо жишээлбэл таны зорилго мөрөөдөл юу вэ? 5 жилийн дараах зорилго мөрөөдөл. Их олон юм байгаа. Би жагсаага бичсэн байгаа дистарат. Тэрийг одоо дотроо нуугаас илүүтэйгээр тэрийг ил гаргаж ирээд надад хэлэх хэрэгтэй байна. Зөвхөн та бодоод тахлаар чинь тэр чинь биелэхгүй шүү дээ. Тэгэхээр өөртөө бодгош бусдаагаа тэр зорилгоо хуваалцах хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэнгүүд одоо таны ингээд зорилгоо хэлчихээр би таны савчин дөрвөж өгч хийсэн байхгүй юу? Нэг ганцхан зорилгоноосаа хэлчих. 100 ютубер гарах гэж зүгээр ойрын нэг жишээ. За 100 ютубер сургалт тий? Бүгдийн зааж өгнө. Бүгдийн зааж өгнө. За би таны савыг дөрвөж өгье л да. За та одоо ингээд ойрын нэг жилийн хугацаанд 100 болон түүнээс дээш бүр 1000 хүнийг одоо сургаад маш олон одоо ютубер залуучуудыг бэлдсэн тэр хүмүүс нь одоо ингээд таны одоо шавнартай одоо дэлхийн зах зээлд орчихсон ютубээс бүр ингээд тэ нэмэлт орлого авчихсан өдөрт $300, $500, $1000 цалинтай болчихсон байна гэж харж ийн. Тэгээд маш олон хүмүүсийг бас ингээд сагуугийн эрхчлэлэнд хүргэчихсэн бас гоё тийм нийгэмд маш гоё эерэг уур амьсгалыг бүрдүүлчихсэн юм лидер манлайлагч нарыг бэлтцсэн байна гэж харж байна. За ингээд над өгч байгаа юм шүү дээ. Тийм ингээд хэлэнгүүт та нэрэ боломжтой юм биш үү? Нэрэ ямар гоё юм бэ? Миний зорилгоо ингээд дүүргээд өгчлөө штэ гэд тань гоё санагдаж байна уу? Тийм байна. Хань тийм аа зү. За энийг савд өргөх гэдэг юм тийм. Энийг савд өргөх гэдэг байхгүй. Тэр чи уусаа мундаг юм чинь уусаа 100 ютубер гаргачих байх уу гэд хэлчихээр яаж вэ? Ханаад тэгээд дундаа зогсож байгаа. Дундаа зогсож байгаа зү. Тэнгүүд энэ савд өргөлт гэдэг үнэхээр гайхамшигтай. Манай одоо энэ сургалтын системийн ганцхан ноу хав бол энэ савд өргөлт гэдэг. Ялгаатай хэлж штэ. Чи лаг гэж биш. Чи ингэж шатаратан ирээдүйн цаг дээр хэлхний үүнд магтах тэгээд ямар ялгаатайг сая ойлголоо. Зүгээр магтах байхгүй юм тийм. Харин тийм. Тэнгүүд хүний ингээд ирээдүйд зориг мөрөөдлийн байнга яриад байнга сануулаад чи ингэсэн байна, тэгсэн байна. Хамгийн гол нь ирээдүйд болох зүйлийг одоо болцсон байгаа цаг дээр яриад байгаа байхгүй юу? Одоо болцсон. Тэнгүүд тарих түүний төлөө ажиглаж эхэлдэг. Нэрээ болцсон юм бах та. Нөө далдгамзрын хууль таталцсан үйл өөрөө өгчөд эхэлдэг байхгүй юу? Далдгамзар таталцсан үйл. За. Тэгэд намайг анх ингээд дөнгөж ингээд багш болоход би ингээ өөрийнхөө зорилго мөрөөдлийг тодорхойлсон байсан л да. Би номоо гаргана. Тэг өөрийнхөө амьдралаараа ном бичнэ. Дэлхийн тайзан дээр гарна. За тэгээ дээрэс нь 1000 хүний өмнө ихтгэл тавина. Дэлхийн номер 1 одоо дэлхийн топ 1-т орно гэл ингээл өөрийнхөө зорилгоодыг ингээ хэлжсэн. Тухайд анх хэлж хагаад. Тэгсэн чинь одоо тэр бүх зорилго мөрөөдөл маань биелцэн. Одоо би номоо гаргах чинь 10 сарын ихээр үлгэдэж авах чинь Дэлхийн тайзан дээр 5 удаа ихтгэл тавьсан байна.
Тэ шууд синхрон орчуулгаар 5 удаа тайзан дээр гарсан байна. 1000 байтга 20,000 хүний өмнө ихтгэл тавьсан байна. Төрийн ордон тэ хавдлаа ажилрын танхим төгсөр насныхан дээжүүдэд гих мэдчлэн ичж урам зориг өгөх тийм ихтгэл тавьсан байна. YouTube бас би болгосон байна. Өөрийн гэсэн одоо контент хийдэг болсон байна. Тэгээд маш олон хүний зүрх сэтгэлийн нарыг асаана гэж савд өргөдөг байхгүй юу? Тэнгүүд би одоо баг хамт олноор 1500 хүний зүрх сэтгэлийг асаасан ба шүү дээ. За. Гиг мэдчлэн анх мэдээж тэр чинь зүгээр хий хоосон зүйл байсан боловч одоо тэр болгоно биелж байгаа. Амнаас гарч байгаа үг болгоно биелж байгаа. Энэ чинь нэг 7 дугаар тасгал аауд бишээ 6 дугаар тасгал аауд тэр энэнгтэй шууд холбоотой байхгүй. Ирээдүйд болох зүйлийг одоо болцсон байгаа цаг дээр хэлнэ гэдэг. Ноу хаа нэрсэл юм. За гайхалтай их олон зүйлийг мэдж авлаа. Тэгээд хамгийн их бууж үлдсэн юм бол одоо энэ ард олноор нийгмийн харилцаанд орчног үнэ. Оюуны хоцорлоосаа өөртөө аврах. Мөлөөрөө мал хөлөөрөө бишээ. Хөлөөрөө мал хөлөөрөө гэдэг шиг жоохон аратантлаг биш хүндлэг оюунлаг л байх юм байна л да. За одоо оюундаг гэхлээр манайгаа ингэж бодоод өгдөг. Академик боловсролыг яриад өгдөг. Зүрх сэтгэлийн боловсрол. Зүрх сэтгэлийн боловсрол, секретив боловсрол хоёр хоорондоо өөр шүү. Ялгаа залгыг гаргаарай. За ингээд манай Сансуу подкаст өндөрлөлт тийш хандж байна. Тэгээд дугаарыг маань сүүлийн асуулт болохгүй. Ер нь ингээд бас зорилготлаар баха ярьлаа. Таны зорилго чи юу юм бэ цаашдаа? Юу болох гэдэг те. Эднэтэй хаваалцаач. Бид комментээр ирүүлсэндээ сав чинь дөргөө. За миний зорилго бол Монголын 3 сая иргэдийг оюунлаг болгох зорилготой. Цаашлаад дэлхийн 3 тэрбум хүнийг оюунлаг болгох зорилготой байгаа. За тэгээд дээрэс нь одоо өөрийн гэсэн маш том хотыг байгуулах, эерэг хотыг байгуулах тий. Энэмсгэлсэн хүн болгон зорилгынхаа төлөө, мөрөөдлийнхаа төлөө тууштай байдаг ийм мандайлагч нарыг бэлдэх зорилготой байгаа. За ойрын зорилго гэх юм бол би энэ ондоо багтаахад 10 супер оюуны тасгалжуулагч нарыг бэлдэх зорилготой байгаа. Супер оюуны тасгалжуулагч гэдэг нь бол дэлхийд одоо маш өндөр зэрэглэлтэй оюуны тасгалжуулагч гэсэн үг. Тэгэхээр яг энэ жилдээ багтаагаад яг өөр шигэ ийм одоо оюуны тасгалжуулагчтай яг энэ миний подолкон дээр бичсэн ба шүү дээ. Intellect trainer super jump гэдэг. Intellect тренеруудыг бэлдэх хэрэгтэй байна. Бэлдсэн байна гэж өөрийгөө харж байгаа. Тэгээ тэр оюуны тасгалжуулагч нар нь болохоор бүгдээрээ тасгалаа өгдөг, хүний зүрх сэтгэлийг асаадаг ийм одоо мундаг мандайлагч нарыг хэлж байгаа. Тэгэд манай нэг мандайлагч гэхлээр л нэг баян үнийг хэлэх гэж бодоод байгаа юм. Үгүй байхгүй. Мандайлагч гэдэг чинь одоо хүнд юу гэж байгаагаар манлайдаг байхгүй. Зүг. Харин тийм яг наадтай чинь бүр туушраад бүр өөр тийш хазаалгацсан яваад байгаа шүү дээ. Мандайлагч гэл. Манай энэ удаагийн дугаар зэс брендийн үүсгэн байгуулагч Зэс Эрдэнэ маань өөрийн биеэр хүрэлцэн орж ирж тэгээд оюуны дасгалжуулалтын олон улсын багш байгаа. Тэгээд маш сайхан олон сэдвээр ярилцлаа. Ингээд он дуустал одоо хэрэгжүүлэх ойрын зорилго болох 10 хүний сэтгэлийн галыг насааж өөрийнхөө төвшөнд авчрах нэ амжилт хүсье. За баярлалаа. Баярлалаа.